За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид нар энгийн бутархай үндсэн чанар, энгийн бутархайх жишг гэсэн хичээлийг авч үзнэ. За энэ сэдвийн хүрээнд бол 5 дугаар ангидаа бид нар энгийн бутархайн тухай ойлголттой болсон. За мөн зарим хэлбэр тэнцүү бутархаануудыг ялгаж таньдаг болсон. Мөн ижил хуваартай хэлбэр энгийн бутархаануудыг нэмж хасч чаддаг юм чадруудыг бол эзэмссэн байгаа. За тэгвэл одоо бид нар өнөөдрийнхөө хичээлээр энгийн бутархайн үндсэн чанарыг хэрэглэн бутархайг хураах, тэнцүү бутархаануудыг одоо ялгаж таньдаг болох. За мөн холимог бутархайг засагдах бутархай болгох, засагдах бутархайг холимог бутархай болгох. За энгийн бутархайг ижил хуваартай болгох замаар жишг, за мөн тоон шулуун дээр одоо жишг, эрэмблэх юм чадваруудыг бол эзэмших юм аа. За ингээд эхнийхээ жишээ бодлогыг авч үзье. За эхний жишээ бодлогыг авч үзье. Хуланд улаан өнгийн харандаа 6 ширхэг, цэнхэр өнгийн харандаа 8 ширхэг байсан байна. Улаан болон цэнхэр өнгийн харандаа тус бүр нийт харандааны ямар хэсэг болохыг энгийн бутархайгаар илэрхийлээрэй гэсэн даалгавар байна. За тэгэхээр улаан болон цэнхэр өнгийн харандаа нийлээд 14 ширхэг байгаа гэсэн үг. За эндээс улаан өнгийн харандаа бол 6 ширхэг байгаа. Тэгэхээр 14-ний 6 гэсэн юм бутархай үүснэ. За цэнхэр өнгийн харандар маань бол нийт харандааны 8 хэсэг байгаа. Тэгэхээр 14-ний 8 гэсэн юм бутархай үүснэ гэсэн үг. За тэгвэл бид нар хүртүүр нь хуваараасаа бага байгаа тохиолдолд зөв бутархай гэж нэрлэдэг. Жишээлх юм бол 5-ны 3 гэсэн бутархай хүртүүр нь 3, хуваар нь 5 байна. Тэгэхээр хүртүүр нь хуваараасаа бага буюу 3 байна. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар зөв бутархай гэж нэрлэдэг. За харин хүртүүр хуваар хоёр нь тэнцүү байх юм бол бид нар нэг бүхэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол 5-ны 5 гэсэн жишээ байж болж байна. За харин хүртүүр нь хуваараасаа их байгаа тохиолдолд засагдах бутархай гэж нэрлэдэг. За өөрөөр хэлэх юм бол 5-ны 7 гэсэн бутархай хүртүүр нь 7, хуваар нь 5 байна гэсэн үг. За тэгэхээр эдгээр ойлголтыг бол бид нар өмнөх ангидаа үзэж одоо мэддэг болсон байгаа. За дараах зургийг бүгдээрээ ажиглая. За тууцны 2 хуваасны 1 хэсгийг бол 1 хэсэг нь будагдсан байна. Энэ маань 2-ны 1 хэсэг гэсэн үг. За дараагийн зурган дээр 4-ний 2 хэсэг нь будагдсан байна. Дараагийнх нь 8-ны 4 хэсэгтэр будагдсан байна. За зургаас харахад бол эдгээр бутархаанууд бол тэнцүү байгаа нь бол харагдаж байна. 2-ны 1, 4-ний 2, 8-ны 4 гэсэн бутархаанууд тэнцүү бутархаанууд байгаа нь бол зургаас харагдаж байна. За тэгвэл яагаад тэнцүү байгаа юм бэ гэдгийг бүгдээр энэ дээр авч үзье. За 2-ны 1 гэсэн эхний бутархай хүртүр буюу 1-ийг 2-оор үржүүлж өгье. За тэгвэл 2-ыг үржих 1, 2. За дараа нь хуваарийг мөн 2-оор үржүүлж өгвөл 4 болж байна. За дараа нь эхний бутархайхаа хүртүрийг нь 4-өөр, хуваарийг нь бас 4-өөр үржүүлж өгвөл 1-ийг 2-оор үржээд 4, 2-ыг 4-өөр үржээд 8. За тэгэхээр эдгээр бутархаанууд бол тэнцүү байгаа нь харагдаж байна. За тэгвэл 16-ны 8 гэсэн бутархайг эхний бутархай хүртүр хуваарийг хэдээр үржүүлж өгвөл 16-ны 8 гэсэн бутархай гарах вэ гэсэн асуулт байна. За мэдээж хүртүр хуваарийг 8-аар үржүүлж өгөх юм бол 16-ны 8 гэсэн бутархай гарч байна. За тэгэхээр эдгээр бутархаанууд маань бүгд тэнцүү бутархаанууд байна. За тэгвэл бүгдээрээ буцаагаад бутархай хүртүр хуваарийг ижил тоогоор үржүүлж болдго юм бол хувааж болох уу гэдгийг бүгдээрээ харъя. За 16-ны 8 гэсэн бутархайг хүртүрийг нь 2-т, хуваарийг нь 2-т хуваах юм бол за 8-ны 4 гэсэн бутархай гарч байна. За одоо 16-ны 8-а хүртүрийг нь 4-т, хуваарийг нь мөн 4-т хуваавал 4-ний 2 гэсэн бутархай гарч байна. За тэгвэл 16-ны 8 гэсэн бутархай хүртүр хуваарийг хэдэд хувааж өгвөл 2-ны 1 гэсэн бутархай гарах вэ гэсэн. За мэдээж 8 хувааж өгөх юм бол 2-ны 1 гэсэн бутархай гарч байна. За тэгэхээр эндээс бид нар дараах дүгнэлтийг бол хийж болохоор байна. Энгийн бутархайн хүртүр хуваарийг нэгэн ижил тоогоор үржүүлэх буюу нэгэн ижил тоонд хувааж өгвөл тэнцүү бутархаанууд үүсдэг байна гэсэн юм дүгнэлтийг хийж болохоор байна. За ингээд 2 дугаар жишээ бодлогыг авъя. 27-ны 18 гэсэн энгийн бутархай өгөгдсөн байна. За бүгдээрээ эхлээд энэ бутархайн хүртүр хуваар хоёрынхоо хамгийн ихэнхий хуваагчийг нь олъё. За хамгийн ихэнхий хуваагчийг олох бодолд одоо хичээлүүд бид нар өмнөх хичээл дээр үзсэн байгаа. За тэгэхээр эхлээд 18-ын хуваагч нараа бүгдээрээ бичье. За 1, 2, 3, 6, 9, 18 гэсэн 6 хуваагч байна. 27-гийн хуваагчийг бичих юм бол 1, 3, 9, 27 гэсэн 4 хуваагч үүсэж байна. За эдгээр хуваагч нараасаа бүгдээрээ хамгийн их хуваагчийг нь тэмдэглэвэл 9 байна. Өөрөөр хэлбэл хоёуланд нь зэрэг байгаа тэр хамгийн их хуваагч нь 9 гэсэн үг. За ингэвэл 18, 27 гэсэн 2 тооны хамгийн их хуваагч маань 9 гэсэн үг. За одоо өгөгдсөн 27-ны 18 гэсэн бутархайгаа хүртүр хуваарийг нь 9-д хувааж өгье.
За ингэхэд 3-ны 2 гэсэн бутархаа үүсэж байна. За тэгвэл энийг мөн бид нэр хялбар байдлаар дараах байдлаар олж болно. 18-ыг 9-т хуваахаар 2, за 27-оо 9-т хуваагаад 3 гэж ингэж тооцоод харин 3-ны 2 гэсэн энгийн бутархаа гарч байна. За тэгвэл эндээс дараах төгөлтийг хийж болохоор энгийн бутархаан хүртэр хуваарийг нэгэн ижил тоонд бол хувааж болдог байх нь. За ингэхэд одоо энэ үйлдэлийг бол бутархайг хураах гэж бол нэрлэдэг байна. За дараагийн 2 дугаарт нь 132-ны 121 гэсэн бутархайг бүгдээрээ хураая. За саяныхаа өмнөх бодлоготой адилхан үйлдэлүүдээ хийн. За 121 болон 132 гэсэн бутархаан хамгийн ихэнх хуваагчийг олно. За 121-ийн хуваагчийг бичвэл 1.11 121. 132-ийн хуваагчийг бичвэл за дараах байдлаар гэх мэтчлэн одоо 132 хүртэл одоо хуваагчаар бичигдэнэ. За эндээс 11 маань бол хамгийн хэргийн хуваагч нь болж өгч байгаа. 121 132 гэсэн тооны хамгийн их хуваагч нь 11 боллоо. За тэгвэл бутархаанхаа хүртэр хуваар хоёрыг бид нар 11-т хувааж өгнө гэсэн. За ингээд 12-ны 11 гэсэн энгийн бутархаа гарч байна гэсэн үг байна. За дараа нь дараах бутархаануудаас тэнцүү бутархааг олоорой гэсэн байна. За энд 10 шиг бутархаа өгөгдсөн байна. За 9-ний 3 гэсэн энгийн бутархааг за бүгдээрээ цээжээр одоо бутархааг хураах үйлдэлийг гүйцэтгэе. 9-ний 3 гэсэн бутархаан хүртэр хуваар хоёрыг за 3-т хуваагаад өгөх юм бол 3-ны 9 гэсэн ийм үл хураагдах бутархаа үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл бутархааг хураахад үүссэн бутархаа маань цаашаа ахиж хураагдах боломжгүй байлгүй нэг үл хураагдах бутархааг нь. За үүнтэй адилаар 29 гэсэн бутархаан хүртэр хуваар хоёрыг за 4-т хуваагаад өгчвөл 5-ны 1 гэсэн бутархаа үүснэ. За 18-ны 6-г мөн 6-т хүртэр хуваар хоёрыг нь хуваагаад өгвөл 3-ны 1 гэсэн бутархаа болно. За дараагийнх нь 16-ны 4-ийн хүртэр хуваар хоёрыг нь 4-т хуваавал 4-ны 1. За гэх мэтчлэн бутархаагаа хураавал 5-ны 1, 3-ны 1, за 4-ний 1, 32-ны 8 гэсэн бутархааг хураавал 4-ний 1 гэсэн үл хураагдах бутархаа. За дараагийнх нь 5-ны 1, 3-ны 1 гэсэн бутархаанууд үүсэж байна. За эндээс бүгдээрээ тэнцүү бутархаануудыг нь онцолж харвал за энэ ижил өнгөөр будагдсан бутархаанууд бол тэнцүү бутархаанууд байна. За тэгэхээр эндээс 9-ний 3, 18-ны 6, 21-ний 7, 15-ны 5 гэсэн бутархаанууд тэнцүү байна. За эдгээр бутархаанууд бол хоорондоо тэнцүү бутархаанууд байна. За 3 дугаар жишээг авч үзье. За дараах тууцны уртыг энгийн бутархаагаар илэрхийлээрэй гэсэн байна. За тэр шар өнгөөр будагдсан хэсгийн уртыг бид энгийн бутархаагаар бичих юм байна. За 6-аас харахад энэ маань 1 бүхэл 2-ны 1 гэсэн бутархаатай тэнцэж байна. За 1 бүхэл 2-ны 1 гэдэг маань бол холин бутархай гэдгийг бид нар мэдж байгаа. За дараагийн зургийг харъя. За энэ дээр 1, 2 гэх 2 бүхэл за 3-ны 2 хэсэг харагдаж байна. Тэгэхээр 2 бүхэл 3-ны 2 гэсэн холин бутархай болж байна. За тэгвэл бүгдээрээ одоо холимог бутархаагаа засагдах бутархаараа шилжүүлье. За тэгэхээр засагдах бутархаараа шилжүүлэхийн тулд бүхэл маань 1 байна, хуваар нь 2 байна. За тэгэхээр бүхлээ хуваараараа үржүүлээд хүртүүрээ нэмж өгдөг. За бутархаа хуваар болонд хэвээрээ бичигдэнэ. За ингээд үйлдэлийг үүсдэг бол 2-ны 3 гэсэн засагдах бутархаатай тэнцэж байна гэсэн үг. За үүнтэй адилаар 2 бүхэл 3-ны 2 гэсэн засагдах бутархаагаа холимог бутархаагаа засагдах бутархаа болгоё. За 2-ыг 3-аар үржүүлээд 2-оо нэмнэ. За бутархаа хуваар 3 маань бол хэвээрээ байх нь ингээд 3-ны 8 гэсэн засагдах бутархаа болж байна. За дараагийн бодлогыг харъя. Ноог дүрийг холимог бутархаагаар илэрхийлээрэй гэсэн байна. За 8-ыг хуваах нь 5 гэсэн юм ноог дүр өгөгдсөн байна. За 8-ыг хуваах нь 5 гэсэн ноог дураа бүгдээрээ энгийн бутархаа болгол 5-ны 8 гэсэн засагдах бутархаа болж байна. За одоо бид нар сайн өмнөх жишээн дээр бол холимог бутархааг засагдах бутархаа болгож ирсэн бол засагдах бутархаагаа буцаагаад холимог бутархаа руу шилжүүлээ. За 8-ыгаа бол 5-даа хувааж өгнө. Ингэхээр нэг ноогдоод 3 үлдэгдэл гардаг байгаа. Тэгэхээр нэг бүхэл 5-ны 3 гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл үлдэгдэл маань энэ хүртүрт бичигдээд ноогдор маань 1 гэсэн үг. Нэг бүхэл нь болоод хуваар нь хэвээрээ бичигдэх нэ. За 39-ийг хуваах нь 15 гэсэн ноогдурыг холимог бутархаагаар илэрхийлье. За 15-ны 39 буюу 39-15 хуваавал 2 ноогдоод 9 үлдэгдэл өгдөг. Ингэхээр 2 бүхэл 15-ны 9. За ингээд бутархаа хүртэр хуваараа бүгдээрээ харах юм бол
үл хураагдах бутархай бол хараахан биш байна. Тийм болохоор бутархай хүртэр хуваарийг бүгдээрээ 3 хуваагаад өгчвөл 2 бүхэл 5-ны 3 гэсэн холин бутархай болж байна. За дараа нь 2.4 гэсэн 10-ийн бутархайг шилжүүлээ. За 2 бүхэл 10.4 гэсэн холин бутархай болж байна. Бутархай хүртэр хуваараа 2 хувааж өгөх юм бол 2 бүхэл 5.2 гэсэн холин бутархай болж байна. За дараагийн бодлогыг харъя. Бат болор нар тоон карт сугалж түүн дээрх энгийн бутархайнуудыг жишиж тоглосон байна. За нэгдүгээрт нь эхний удаа бат 7-ны 3 тото карт, болор 7-ны 5 гэсэн тото картыг сугалсан бол хэний картн дахь тоо их вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр бүгдээрээ эхлээд тоон шулууны авъя. За багш нь тоон шулууны тгээс 1 гэсэн 1 журттай хэрчмийг аваад 7 тэнцүү хэсэгт хуваасан байгаа. За үүнийхээ 7-ны 5-ыг нь тэмдэглэе. За дараа нь 7-ны 5 бол болрын одоо сугалсан картн дээрх тоо байгаа. За дараа нь батын сугалсан картн дээрх тоог тэмдэглэвэл 7-ны 3. За эндээс харахад 7-ны 5, 7-ны 3 гэсэн бутархай нь 7-ны 5 нь бол их байгаа нь харагдаж байна. За эндээс дараах дүгнэлтийг хий. Ижил хуваартай бутархайнуудын хүртүр нь их байгаа нь бол их байдаг байна гэсэн юм дүгнэлтийг хийж болохоор байна. За дараагийн тохиолдлыг авч үзье. За 2 дахь удаага тоглоход бол бат 6-ны 5 гэсэн тото карт, болор 9-ний 5 гэсэн тото картыг сугалсан. За мөн хэний картын дахь тоо нь их вэ гэсэн юм асуулт байна. За өмнөхтэйгээ адилаар нэг хэрчмээ. За 6 тэнцүү хуваасны 5-ыг тэмдэглэе. За дараа нь нэг чирчмээ 9 тэнцүү хуваасны 5-ыг тэмдэглэе. За эндээс харахад бол 6-ны 5, 9-ний 5 гэсэн хоёр бутархай. 6-ны 5 нь бол их байна. За тэгэхээр хүртүр нь ижил бутархайнуудын хувьд бол бага хуваартай нь бол их байдаг байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. За 3 дугаарт нь 3 дахь удаага тоглоход бол бат 5-ны 4 тото карт, болор 9-ний 7 гэсэн тото картыг сугалсан. За мөн хэний картын дахь тоо нь их вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр энэ тохиолдолд өгсөн бутархайгаа харъя. 5-ны 4, 9-ний 7 гэдэг эхний хоёр тохиолдлын аль нь ч биш байгаад байна. За тэгвэл бид нар энэ хоёр бутархайгаа ижил хуваартай болгох замаар бол жишдэг. За тхийн тулд эхлээд бид нар 5, 9 гэсэн энэ хоёр бутархайхаа хуваарийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох шаардлагатай болно. За тэгвэл бүгдээрээ энэ хүснэгт нь 5-ын хуваагдагч нарыг бичье. За 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50 гэх мэтчлэн бол хязгааргүй одоо тоонууд бичигдэнэ. За 9-ийн хуваагдагч нарыг бичвэл 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72 за гих мэтчлэн мөн адил хязгааргүй бичигдэнэ. За эндээс харахад 45 гэсэн энэ хуваагдагч бол хамгийн бага ерөнхий хуваагдагч байна гэсэн үг. Тэгэхээр бид нар 5, 9 гэсэн хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 45 байх. Тэгвэл өгөгдсөн хоёр бутархайгаа бид нар 45 хуваартай болгоно гэсэн үг. За 5-ны 4 гэсэн бутархайг 45 хуваартай болгохын тулд хүртүр хуваар хоёрыг 9-оор үржүүлээд өгье. Ингэхээр 45-ны 36 гэсэн бутархай болно. За 9-ний 7 гэсэн бутархайгийнхаа хүртүр хуваар хоёрыг 5-аар үржүүлээд өгвөл 45-ны 35 гэсэн бутархай өсөж байна. За ингээд энэ хоёр бутархайгаа жишгэд бол аль нь их байгаа нь илэрхий харагдчихэв. Өөрөөр хэлэх юм бол 45-ны 36 нэх байна. Хуваар нь ижил байгаа бутархайны хүртүр нь их байдгаа гэж бид нар үзсэн байна. За тэгэхээр 5-ны 4, 9-ний 7 гэсэн бутархайгийн 5-ны 4 гэсэн бутархай нь их байх нэ. За тэгэхээр бид нар энэ жишээн дээр бол энгийн бутархайг тоон шулуун ашиглан жишиж болдог байхад за мөн ижил хуваарт оруулах замаар жишиж бас болдог байх нэ. За ингээд 5 дугаар жишээг харъя. Бутархайнуудыг тоон шулуун дээр тэмдэглээд үсэх хэрэмбээр бичээрэй гэсэн даалгавар байна. За дараах бутархайнууд өгөгдсөн байна. За тоон шулууны агш нь тэмдэглэе. За тэгээс нэг журттай хэрчмийн агш нь 10 тэнцүү хуваацсан байгаа. За ингээд эхний бутархай маань 5-ны 3 гэсэн бутархай. За 5-ны 3 гэсэн бутархайг бид нар хүртүр хуваарийг нь 2-оор үржүүлээд өгвөл 10-ны 6 гэсэн бутархай болно. Тэгэхээр тэгээс нэгийн хоорондох хэрчмийг 10 хуваасны 6 дээр 5-ны 3 гэсэн бутархай маань тэмдэглэгдэнэ гэсэн үг. За дараагийнх нь бол 10-ны 7. За энд гарч ирж байна. За 5-ны 4 гэсэн бутархай нь 3 дугаарт нь. За энэ маань 10-ны 8 гэсэн бутархайтай тэнцүү. За энд
энд гарч ирж байна. За дараа нь 2-1. 2-1 гэдэг маань бол тгээс нэгийн хоорондох зайг 2/1 дээр бол тэмдэглэгдэнэ. За дараагийнх нь 10-3 гэсэн тодорхой байна. За дараагийнх нь 1 бүхэл 5-4. За 1 бүхэл 5-4 маань бол 1-ээс 2 гэсэн 2-ын хооронд бол одоо тэмдэглэгдэх ёстой. За 5-4 гэдэг маань бол 10-8-тай тэнцүү. Тэгэхээр 1 бүхэл 5-4 гэдэг маань энд гарч ирж байна. За дараагийнх нь 5-1 гэсэн тодорхой. 5-1 маань өөрөөр хэлбэл 12-тай тэнцүү гэсэн үг. За 19 гэдэг тодорхой маань бол тгээс нэгийн хооронд энд гарч ирж байна. За ингээд 1 бүхэл 11 гэдэг маань за 1-ээс 2-ын хооронд оршин 10/1 хэсэгтэр энд гарч ирж байна гэсэн үг. За одоо бүгдээрээ тоон шулуун дээр тэмдэглэсэн тодорхойнуудаа харж байгаад өсөх хэрэмбээр байрлуулж ичих юм байна. За тэгэхээр тоон шулууны тэмдэглэсэн бутархаанууд дотроос тоон шулууны хамгийн зүүн гар талд байгаа бутархаа бол мэдээж хамгийн бага бутархаа байна. За ингэхээр 5-1 байна. За дараа нь 10-3, дараа нь 2-1, 5-3, 10-7, 5-4, за 19, 1 бүхэл 11, 1 бүхэл 5-4 гэсэн ийм байралтаагаар бол өсөх хэрэмбээр бол бичигдэж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар энгийн бутархаа үндсэн чанарыг хэрэглэн тэнцүү бутархаануудыг ялгаж танид сурлаа. За мөн холимог бутархааг засагдах бутархаа болгосон, засагдах бутархаагаа холимог бутархаа болгох дасгалуудыг ажилласан. За мөн энгийн бутархаануудыг ижил хуваартай болгох замаар жишиж эренбэлд сурсан. За мөн тоон шулууныг ашиглан жишиж сурлаа. За ингээд өнөөдрийн үндсэн хичээлээ баттгаад дараах явцын үнэлгээнүүдийг ажиллаарай. За нэгдүгээрт нь өвсөн дүрсүүдийг дэвтэртээ зураад бутархаа хэсгийг нь бодож, будсан хэсгийг ашиглан бутархаануудыг 2-2-оор нь жишээрэй гэсэн байна. За дараа нь өвсөн тоонуудаас тэнцүү бутархаануудыг ялгаж бичээрэй гэсэн юм даалгавар байна. За ингээд өнөөдрийн хичээл маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан хүмүүстээ баярлалаа.